одоо эдис шилжүүлэн суулгах хаалганы бол удаагүй 4 дэх кейс нь одоо ингээд ороо явж байна тийм ээ. 4 дэх кейс нь ороо явж байна. Тэгээд бид нар үл цаашд бол бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгахын энэ жил бол 5 кейсийг бас хийхээр төлөвлөж байгаа. Онцлог нь бол бид нар донороо өгж байгаа хүмүүс маань тийм ээ дурангаар хаалгаа хийж байгаа нь онцлог. Тэгээ энэ өөрөө одоо ард иргэд одоо юугаар тайлбарлах юм бол нөгөө хөдөлмөрийн чадвар хурдан сэргийдэг ийм ажилбар. Тэгээ бас Монгол улстай бол одоо энүүтэй нийлээд 7 дахь тохиолдолд хийж штэ. Тэгээ дурангаар хийж байгаа. За түүний 7 дахь тохиолдлынх нь бол 4 тохиолдол нь бол манай улсын 2 дугаар төвлөлийг бий дааж одоо ингэж дурангаар хийж байгаа нь онцлог байна. Тэгжүүл цаашд бол одоо бөөр шилжүүлэн суулгах, уушиг шилжүүлэн суулгах тийм ээ ийм үе шаттайгаар энэ технологиудыг нэвтрүүлэх дээр манай мэслийн засгийнхан бас нэлээд итгэх зүтгэлтэй бас ажиллаж байгаа. Урлаг, андерлагийн засгийнхантайгаа нийлээд бас энэ бөөрийн шилжүүлэн суулгах хаалганы талаар явж байгаа. За ер нь бол анх энэ 21 онд онцлогоо эмчилгээний төв ашиглалтанд орсноос хойш одоо ингэ мэслийн тусламж үйлчилгээ гэдэг айгүй одоо тэлж эхэлсэн. 19 онд онцлогоо эмчилгээний төв бид нар аваад тэгээд 2021 онд ингээл ковидын одоо үед бас ингээл дайрж өнгөрөөж түүнээс хойш бол бид нар бас мэслийн тусламж үйлчилгээ бол энэ онцлогооны төв баригдсантай холбоотой энд байгаа 6 операцийн үйл ажиллагаанд орсонтой холбоотой бас бид нар шинэ бас дэвшил гарч эхэлсэн. За үүнтэй холбоотой ямар дэвшил гарсан бэ гэхээр нээлттэй хаалганы тооцоо зөөрөд эхэлсэн. Тэгэхээр нийт хаалганы 90 одоо 5 орчим хувийн дан дурангаар тийм ээ эмэгтэйчүүдийн хаалгаа, урлагийн хаалгаа, мэсцлийн хаалгаа, мэдрэлийн мэсцлийн хаалгаа гэх тийм ээ гих мэтлэнгийн бүх хаалгаанууд дуран руу шилжээд эхлэхээр бидэрт ямар төвшил гарч ирнэ гэхээр одоогийн энэ гаргаж байгаа үр дүн багхгүй юу? 4 эргэтнээ одоо эргэтнээ өгж байгаа хүний хаалгааг илгийг дурангаар авчиж байгаа. Энэ дээр бас манай мэрэгчлэтнүүд бас одоо сурсан, дадлагдсан тийм. За одоо дараагийн нэг том алхам нь юу гэхээр нөгөө рофт мэс засал руу бид нар шилжихэд бүрэн боломжтой. Тэ? Одоо нэг тэгэхээр рофт мэс заслын асуудлыг бид нар бас энэ чинь ирэх 27 он гэхэд 28 он гэхэд энэ рофт мэс засалтай болчих гэсэн одоо юм том зорилготой явж байгаа. Орчин нөхцөл нь байна, сургагдсан эмч мэрэгчлэтнүүд нь байна. Тэ? Одоо гол асуудал яг үгээр нөгөө жоохон төсөв мөнгөний л асуудал яригдана. Тэгэхээр энэ бол Монгол улсад рофт мэс засал энэ төв эмнэлгүүдийг одоо түшиглээд ганцхан 2 дугаар эмнэлэг гэхгүй тийм төв эмнэлгүүдийн рофт хаалгаа л урах хэрэгтэй. Тэгээд одоо бусад орнууд бол энэ бол рофт хаалгаа руу айл хэзээ орцсон, нутагссан, бүр зүгээр өдөр тутмын хийдэг ажил нь болчиход байна. Тэгвэл бид бол энэ технологиг нэвтрүүлчих юмсан гэж зорж явж байгаа.